Хөөрхөн байгаа шүү дээ манай ээж чинь тий. Хүүхдүүд над хэлээгүй ээж санаа зовчих гэж бодсон байх. Facebook дээрээс харчаад хүүхдээ өрөвдөд уулж ирсэн байхгүй. Схенэг одоо ингээ хүлээгээд байж хахад яг миний амьдралд яг юу үнцэнтэй байсан бэ гэдэг зүйл бодогдох ч юм уу те. Энэ тэр одоо жинхэнэ нөгөө амьдралын үн цэний талаар одоо хайр тэр гэр бүл гэдэг зүйл чинь ямар утга учиртай юм бэ гэдэг зүйл бол яг тэр хаалганы гадаа бол яг бодогддог л юм бэл. Өнөөдөр чинь олон улсын гэр бүлийн өдөр. Тий, тэгээд ээжийнхаа нэг амар мэндийг мэдээтэй. Ер нь Google орондоо ойрхон явбал Google орон заримдаа ихэнхдээ ер нь зорж ирнэ дөө. Сайн уу ээжээ. За гинт баха хүмүүстэй өрөөд ирлээ. За өнөөдөр нэг баярын өдөр болж байна. За ороод тий. Ээж тэр ойрд ирсэн. Өнөөдөр нөгөө юу юм бэ нээж? Олон улсын гэр бүлийн өдөр. Тий. Жилээс жилд жижигсэн жаахан бурал ээж гэдэг шиг. Би ч өөрөө бас жижиг хүн шүү дээ. Тэгээд ээж чи одоо бас улманд ингээ хөөрхөн хүүхд чиг болоод ингээл байгаа. Тий. Тэгээ ээж ингээ намхан сандалтаар суугаад толинд ингээд үсээ ингээд самж яхад шагаагаа өрсөн урт үстэй байсан ингээд дахимаа өргөсөн. Урт эзэгтэй. Маш урт эзэгтэй өтгөн ийм маш гоё үстэй. Тэгээд хоёр их чинь ингэж гизгээр нэг ингээд дээс тоглож байгаа юм шиг эргүүлж тоглож байсан. Жоох юм л үтч. Тий. Тэгэхээр чин баргийн үс ингэж дээс шиг ирэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр таны үс чинь одоо бүр яасан юм дахимаа өрдөг байсан юм. Тэр нь бараг төрөн шүү. Одоо ээж энэ жил юу лээ? 77 тоо юу? Та 80 гэдэг нас руу чинь хүчил явна да. Эрүүл явж байгаа тий. Тэгэхээр эн чи одоо миний ээж чинь 7 одоо хүүхэдтэй 20 гаруй ач зээтэй. Янзын нөө. Та харин цайгаа чанцсан байсан юм уу? Тэгсэн. Цай бол өрөөлж чана шүү дээ. Ер нь уух дуртай биз? Цайгаа юу? Тий цайгаа. Цайгаар л болдоо од шүү дээ. Цай бол сайн уу? Сайхан цай бол унгаа. Уух дуртай байдаг чинь. Цайгаа юу гинэ? Тулгаа маань бөө жоохон байхыг ажилласан хүүхэд байсан. Ерөөсөө тэгэж тийм юм хий гэж хэлүүлэхгүй юусе. Өөрөө ингээд хөдлөөл юм хийгээл идэг. Ялангуяа ээжтэй их ойрхон ээжийнхээ ажилтг тусалдаг. Бүр жоохон байхын цэцэрлэгт орохоос өмнө, сургуульд орохоос өмнө цэцэрлэгт байхдаа ингээд тэр үед чинь модын шалтай байлаа шүү дээ. Тэгэл шалаа бүр ингээд өвлөхөж байгаа шалаа угаадаг ямар нэг юм их үнэн хүүхэд байсан шүү. Тийм. Тэгин за нэг 5 настай байсан болов шалаа угааж байгааг бодоход. Ажил ачааллахтай байдаг хүмүүсийн өргөөгтөл ер нь их хатуу гараар л өснөдөө зайлвал тэр инхрэлэн хүүхдүүдээ наануу цаануу тийм юм байхгүй шүү дээ. Дандаа л эцгүй аяч нурам шин нурам бүтээл хийвэл найруулагч одоо хэдийд л яв гинэ төдийд л явна. Хэдийд л байж гинэ тэгэл байж. Тэ айлын дундах. Гэтэ ер нь сүүлд ингээл оюутан болоод би ч одоо жоохон байгаа шүү дээ. Тэгэл ингээд хоёр оюутан ихчтэйгээ би тэгэл айл амтнаар ороод ах түнрээр ороод миний үдэл золгоод явахаар за миний хүү дээшээ суу. За дүүнэртээ идэ битүүлэг авч хоол юу хийж өг гэл намайг дандаа ахын юм шиг. Тэгэхээр одоо багын жоохон овртой байсан байж би ер нь. 4-5 байхдаа жоохон овртой байсан би. Юу гэж тавтаа хүүхдээ овртой байх юм. Бодлоо. Тэгээ одоо энэ за ээж та нэг 18 9-тэй. Аав 23 4-тэй байх нь тий. Зөв үү? Миний аав усан дуржин сухад гэж бас их эцэгхээсээ их өнөр өтгөн олуулаа. Одоо налахад манай том авга ихч маань Нацаг Бадам гэж одоо 93 таа юу Нацаг Бадам гэж. 92 3 таа. Өндөр настай сайхан буурал байна. Ухаан санаа эрүүл, нарийн хөгжөөнтэй дуулж хуурд нүр хангид л дуулна. Өнгө алдахгүй дуулж байгаа штэ. Сая цагаан сараар орчоо золоход дуулчлаа. 4 цагийн тал гэж ян нэг сайхан гэл эхлэхэд зүгээр штэ. Нуугтлаа. Тэгээд их сайхан тийм хөгшин би. Хоёр чи 6 насны зүрх. 19 тий. За ээж 19-тэй, аав нэг 24 5 та тий. Тэр эд залуу байсан байгаа. Тэгээд энэ их гой зураг бай тий. 70 он гэдэг чи юу? За тэгэхээр 56 жил юм. 6 жил. Ээж зориулж чичиргийн хай гэдэг маш гоё бүжиг дэглээд. Тэгээ ээж тэр бүжгийг бүжгэлж тухайн үедээ тухайн зүйлд тулсан тийм ээ. Москва хотод тэр депутатуудын ордонд дуу. Их хурлын танхим гэдэг тусгай ордон байдаг гэсэн. Өөр том ордон. Тий, их хурлын танхим тий. Ээж бүжиглээд Жанцан нур багш, Бачлуун багш энэ
хөгжмийнх нь Хөгжим. тоглоод Үндэсний хөгжмийн цөөхөл явчих. үндэсний хөгжим зөвхөн тий. Одоо мэдээж өөр бас залуучууд байсан алдаад гоё. Тэгжсэн тэгж явсан ийм Монголын бас ха нэр нүүр болж явсан тийм хүн шүү тий. Хөөхөн байгаа ч манай ээж чинь тий. Тий. Юхон харах бэлсо юмин гамтэшрэш намар байгаа талхан соо намай туроо билэш эшимэлгэ зүрхэн эгэл дуташ намда ижим оршон явиш илүүрэн хэзанда Гүй яг хуу амьдралын үнцэн гэдэг чинь нэгэнт хүний хорвоод ингээ хүн болоо мэдлсэн юм чинь энэ хорвоо дэлхий дээр яг л жам ёсороо ажиллаал амьдрал жам ёсороо ертөнцийн хүмүүсийг үзүүлэх энэ бол их чухал. Жам бус цаг бус юм чинь амжигтай. Урт наслахаас гадна эрүүл амгалан тайван элэг бүтэн амьдрах хэрэгтэй. За нэг элбэг хангалуун баян цатгалан гэдэг бол дараагийн асуудал. Биднэрт ч гэсэн нөгөө тэр яг үн цэний талаар схены гадаа ингээ хүлээгээд байж хахад яг миний амьдралд яг юу үн цэнтэй байсан бэ гэдэг зүйл бодогдох ч юм уу тий. Энэ тэр одоо жинхэнэ нөгөө амьдралын үн цэний талаар одоо хайр тэр гэр бүл гэдэг зүйл чинь ямар утга учиртай юм бэ гэдэг зүйл бол яг тэр хаалганы гадаа бол яг бодогддог л юм бэл. Гүй миний хөө санаа зовхон байтугай би өөрөөсөө тэгэл хүн таалгаанд орцсон байж байгааг нь мэдээчгүй. Хүүхдүүд над хэлээгүй ээж санаа зовчих гэж бодсон байх. Тэгээ би өөрөө фэйсбુક дээрээс олж харсан байхгүй. Минийх яг нөгөө төрөлхийн тосгуур хоорондын таслагчийн цорхой. Цорхойтой. Гэхдээ тэр нэг биш нэлийн хэдэн цорхойтой. Маш олон удаа ингээд тохио өгжсэн байгаа. Ер нь бол ингээд эрүүл мэндэд хараараа зүрх болохгүй шүү гэл ингээд тэгээ нөгөө дурангаар ангио гэдэг юм л да. Дурангаар үг нь хийчт юм байна. Тэгсэн нөгөө хүндэрсэн учраас боломжгүй заавал нээлттэй хагалгаа буюу одоо цэжийг нээдэг. Тийм л хагалгаа л да. Тэгээ би сүүлд нь фэйсбુક дээрээс харчаад хүүхдээ өрөвдөд уулж ирсэн байхгүй. Гэхдээ одоо тэгээ настай хүн манай ээж чинь бас өөрөө их архаг хууч өвчнөд 90-ад оноос хойш маш хүнд өвчнөйтэйгээ өчнөө олон жил тэмцэж байгаа хөрх юм хүн. 3 жил битэл 3 сарын насгүй гэжсэн хүн шүү дээ. За 3 хоног баг тэсгүй юу гэжсэн одоо 30 хэдэн жил амьдарчлаа ээж юм аа. За яг сайн юм болол дуулах л та. Ер нь муу юм чих юм уу ялангуяа энэ өвчин зовлонтой холбоотой юмхүү юмэг ер нь болж бол дуулахгүй боддог. Тэгээ бид нар ярьж байгаа л тэгээ сүулт нь хилдэг. Стресстэй айгуул бүр дуун цаашаа ороод яач нь бүр өвдчихнэ гэдэг. Ийм актер хаалгаанд орсон юм байна. Тэгээд одоо тэр их сайхан эмч нарыг тэр сайхан амийн аваргасан тэр сайхан хамт олныг биширсэн. Үнэхээр биширсэн манай эмч нар бол сайхан залуу эмч нар бол ер нь их чадaltaй сайхан улсууд байдаг. Тийм тэгээ бас нөхрийг маань оншилж өгсөн, эмчилж өгсөн 2 дугаар эмнэлэг, 3 дугаар эмнэлгийн эмч нартаа бас маш их талархалтай байгаа. Бас би бодсон шүү гэж хэлээл байгаа. Тэгэл одоо ажилдаа орцсон яваад юм. Хитрхи их ачаал авч дийлэхгүй шүү. Би өсөө тэмэрхүүлээ. Цагаад байгаа шүү дээ. Том даваагаад авсныхаа дараагаар ээжтэй мэдгдсэн. Тэгээд бид нар ч гэсэн гэртээ одоо эрүүл мэндтэй яаж одоо үзүүлж харуулж тэр зүйлийг яаж энэ миний гэр бүлд миний хүүхдүүдэд миний аав ээж ямар тустай юм бэ би эрүүл байх нь ямар чухал юм бэ гэдгийг хараад тэргээрээ ч гэсэн бас миний хүүхдүүд өөртөө бас санаа тавьдаг тийм хүмүүс болно гэдэгт бас итгэлтэй байна л да. Гэр бүл болон хамт олон ахын дүүс нэг одоо амьдарч байгаа нийгмийнхаа өмнө эрүүл ажиллаж амьдрах үүрэгтэй юм бэл. Тэрийг л одоо сүүлийн үед бол илүү сайн одоо ойлгож байна доо тий. Гэр бүлийн үнц нь нэг бол одоо ерөөсөө сайхан сэтгэл тайван, сайхан үнэн шударгаараа хөдөлмөрлөөд хүүхдүүдэд сайхан зөв хүмүүжүүлээд нэг хавтар тийм алт мөнгөний шунал байхгүй энгийн сайхан амьдраад
За тэгэл энгийн сайхан олныхаа тунд явж байхад ер нь сайхан да. Тэгээ одоо ээжд эрүүнийхийг хүсье. Урт удаан нас хүсье. Яз жаргалтай байгаарай. Зэн цэрээ үзсэн одоо их олон зэн цэр, олон ачин цэрийнхаа зулайг үнэрлэж сайхан 100 насаар 6 та таяг тулахын ерөөл дэвшүүлээ ээжтэй. Хамгийн гол нь эрүүлэг байгаарай ээж.